Санхүүгийн байгууллага үүсч хөгжсөний 107 жил бүртгэл санхүү эдийн засгийн ажилтны баярын өдрийг тохиолдуулан Монголын мэрэгсэн нэгтлэн бодогчдын институтын ховд салбар, ховд их сургуулийн нийгэм хүмүүнлэгийн ухааны сургуулийн бизнесийн тэнхим хамтран оюутны эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа. 2008 оноос хойш жил бүр уламжлал болгон явуулж буй оюутны эрдэм шинжилгээний хурал нь ховд их сургуулийн оюутнуудыг судалгаа эрдэм шинжилгээний ажилд дадлгажуулах, оюутны бүтээл сэтгэлгээг хөгжүүлэх, онл практикийн мэлгийг гүнзгийрүүлэх, ёс зүй төлөвшил, мэрэгжлийн чадварыг хөгжүүлэх, үр дүнг дээшлүүлэх зорилготой юм а. Санхүүжтийн баяр зориулсан оюутны эрдэм шинжилгээний хуралд Монголын мэрэгсэн нэгтлэн бодогчдын институтын ховд салбарын захирал Оюун Дэлгэр, Голомт банкны ховд салбарын захирал Эрдэнэ Чимэг, нийгэм хүмүүнлэгийн ухааны сургуулийн захирал Пүрэвсүр нар оролцож, эрдэм шинжилгээний хуралд оролцож буй оюутнуудад суралцж буй чиглэлээр нь мэдээлэл өгч амжилт хүссэн юм а. Оюутнуудын дунд мэрэгжлийнхэн дагуу энэхүү эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулснаар оюутнуудын сурах идэвхэн сайжрахаас гадна эдийн засаг банк санхүүтэй холбоотой мэдээллийг эргэцүүлж судалгаа шинжилгээний ажил хийхэд түлхэж өгсөн ач холбогдол өндөртэй ажил болж байгаа гэдгийг зохион байгуулагчид хэлж байна. Монголын мэрэгсэн нэгтлэн бодогчдын институтын ховд салбар нь одоо гишүүдтэй салбарын гишүүдтэй төдийгүй одоо бас олон нийтийн дунд олон арга хэмжээ явуулдгийн нэг нь одоо энэ оюутны эрдэм шинжилгээний одоо баг хурал байт юм аа. Тэгээд энэ оюутны эрдэм шинжилгээний хурлаараа бас оюутнууд одоо бэлтгэл тавьж өөрсдөө одоо хөгжүүлж ас гадна бас одоо энэ чиглэлүүдээр энэ сэдвэр олон одоо чухал сэдвүүдээр яригддаг энэ сэдвүүдээс нь бас орон нутагт хэрэгжүүлэх одоо илтгэлүүд байвал бид нар бас энийг бол орон нутагт хэрэгжүүлдэг ийм онцлогтой юм аа. Тэгээд энэ удаагийн ховд их сургуулийн одоо оюутны дунд хийж байгаа эрдэм шинжилгээний маань онцлог бол бас 10 гаруй илтгэл орсон байна. Тэгээд бас энэ сургуулийнх нь одоо бизнесийн удирдлагын сургуулийн захирал нь одоо бас хамтраад энэхүү арга хэмжээг зохион байгуулж байгаа. Институтын хамт олонны өмнөөс бас баярлал талархаж байна. За уг эрдэм шинжилгээний хурлыг одоо зохион байгуулсны гол ач холбогдол нь бол одоо сүүлийн үед дэлхийн нийтийн үед бол их сургууль бол зөвхөн сургалтын биш, бас судалгааны их сургууль байх ёстой гэсэн ийм чиг хандлага давамгаалдаг болсон. За мөн суралцагчид маань бас нэг талаас одоо тэр онлын мэдлэгийг эзэмшихээс гадна онлын одоо энэ мэдлэг дээрээс тулгуурлаад практикт одоо банкуд одоо яг одоо хөдөлмөрийн зах зээл дээр, чөлөө зах зээлийн талбар дээр үнэхээр одоо тэр бизнесийн орчин энэ нэгтлэн бот хүртгэлийн чиглэлээр зах зээлийн одоо эдийн засгийн чиглэлээр ямар асуудлууд байна вэ? Түүнийг яаж дүгнэж үзэх үү, яаж судлах уу, те эндээс ямар шинэ гаргалгаанууд гаргаж болох юм гэсэн ийм практик дадал бас эрдэм шинжилгээ судалгаа хийх анхан болон одоо агсын шатны ийм боловсролыг эзэмшиж байгаараа бол чухал ач холбогдолтой юм байгаа юм. За энэ одоо манай энэ үйл ажиллагааг бол эрдэм шинжилгээний хурлын үйл ажиллагааг бол жил болгон одоо энэ Ховд аймгийн Голомт банкнаас бас тодорхой одоо мөнгө урамшуулал одоо шагнаж урамшуулдаг. За дээр нь одоо манай Монголын мэрэгсэн нэгтлэн бодогчдын институтын ховд их салбараас бас одоо санхүүжүүлж энийг нь бас ивент итгэдэг. За ийм одоо онцлогтой байгаа. Оюутны эрдэм шинжилгээний хуралд ховд их сургуулийн нийгэм хүмүүнлэгийн ухааны сургуулийн нэгтлэн бодох бүртгэл, санхүү, банк, эдийн засаг, менежмент, маркетинг, бизнесийн удирдлага, эдийн засгийн чиглэлээр суралцж байгаа 60 гаруй оюутнууд оролцсон юм а. Тус эрдэм шинжилгээний хурлын үеэр оюутнууд банкны зээлийн хүүг бууруулах боломж, ховд их сургуулийн оюутнуудын санхүүгийн боловсрал, өнөөгийн байдал, Монгол орны үн цасны зах зээлийн өнөөгийн байдал, тулгамдж буй асуудлууд зэрэг 10 илтгэл хилцүүлснээс нэгдүгээр байранд нэгтлэн бодох бүртгэлийн 3 дугаар курсын оюутан Айс Авли Батгэрэл нарын задаа мөнгөний хэрэглээ ба үнц нь. 2 дугаар байранд нэгтлэн бодох бүртгэлийн 3 дугаар курсын оюутан Сууд Эрдэнийн өрхийн хуримтлалыг бий болгох. 3 дугаар байранд бизнесийн удирдлагын 3 дугаар курсын оюутан Ган Очрын арилжааны банкны зорилттой зах зээлийг оновчтой тодорхойлох сэдвэд илтгэл шалгарсан юм а. Мөн дэд байранд бизнесийн удирдлагын 3 дугаар курсын оюутан Ган Очор, нэгтлэн бодох бүртгэлийн 4 дугаар курсын оюутан Эрдэнэ Заяа, Сэр од нарын илтгэлүүд шалгарсан юм.